Зүрх сэтгэлд нь бурхан байхгүй бол хүний дотоод ертөнц харанхуй. Итгэл найдваргүй хоосон байдаг. Бурханы өдөртөмжгүйгээр ирэх баригчид болон социологчид хүн төрлөختний соёл эргэншлийг хадгалжуулдгийн тулд тархиа хичнээн их гашилгавч тусыг солно. Хүний зүрх сэтгэлдээ хоосныг хинч дүргэж чадахгүй. Учир нь хинч хүний аим байж чадахгүй. Ямар ч нийгмийн онол хүнийг хоосон байдлын зовлонгоос чөлөөлж чадахгүй. Шинжлэх ухаан мэдлэг эрэг чөлөө ардчлал таашаал тавтухан хүн зөвхөн төр зургийн татгарал авчирдаг. Эдгээр зүйл байсан ч гэсэн хүмүүс гарцаагүй нүгэлүүлдэж нийгмийн шудраг бус байдалд гомдолсоор байдаг. Эдгээр зүйл байлаа гэд хүний судал шинжлэх ирмэлзэл дур хүслийг харж чадахгүй. Бурхнаар бүтээгдсэн утаа учиргүй золиос эрэл хайгуулан хүнд улам их гойныг зовлон авчирч хүнийг байнгын түгшөр давтуулж хүн төрлөختний ирээдүйтэй урдан буй замтай хэрхэн нүр тулхаа мэдэхгүй болоход хүргэж хүн шинжлэх ухаан мэдлэгээс хүртэлж хоосон байдлын мэдрэмжээс хүрч хайхтаа тулдаг. Энэ дэлхийд чи эрэх чөлөөтэй оронд амьдарч байна уу? Эсвэл хүний ирэхгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран хүн төрлөختний хувь заяанаас зүгтэж яаж чадахгүй. Чи захирагдагчийн алин ч бай хүн төрлөختний хувь заяа нууц хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс зүгтэж огт чадахгүй. Талагдашгүй хоосон байдлын мэдрэмжээс зүгтэж бүрч чадахгүй. Бүх хүн төрлөختөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг социологчид нийгмийн үзэгдэл гэж нэрлэдэг. Хэрэн нэг чагуу хүн ийм асуудлуудыг шийдвэрлэхээр гарч ирж чадахгүй. Эцсийн эцэст хүн